Гадаад мэдээний дараагийн хэсэгт манай Монгол улсын иргэд олноор ажиллаж амьдардаг Австрали улстай холбоотой. За Австрали улсад сүүлийн саруудад далайн эргээр авраг загас буюу акулын хадлага олшрох болсон тул далайн эрэг хавийн аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Австралийн Сидней хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй алдартай Кужи далайн эрэгт амьдарч байсан хүн авраг загасны халдлагад өртсөн ноцтой эрг гарлаа. Халдлагад 35 настай эмэгтэй өртсөн бөгөөд Бямгаргийн өглөө эргээс маш ойрхон буюу ердөө 30 метрийн зайд сэлж байхдаа 3-4 метрийн урттай авраг загасанд хазуулсан байна. 3-4 метр гэдэг нь бараг дунд оврын суудлын автомашинтай тэнцвүүц том акул гэсэн үг юм аа. Эмэгтэй 2 гар болон зүүн хөлөндөө маш хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд азар амьд үлдэж одоогоор биеийн байдал нь доктортой байгааг албаныхан мэдээллээ. Энэхүү үйл явдлын дараа Австралийн эрх баригчид Кужи далайн эргийг даваа гараг хүртэл түр хааж улмаар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэдэн байдалд шилжсэн байна. Ингэхдээ зөвхөн аврагчдад найдах бус аврах ажиллагаанд орчин үеийн технологиудыг түлхүү ашиглаж эхэлжээ. Тодорхойлбол аврагчид далайн усанд хурдтай шилжих зорилттой усны мотоциклоор тасралтгүй эргүүд хийж байгаагаас гадна агаараас дрон буюу нисгэгчгүй төхөөрөмжөөр далайн мандлыг алсаас давхар хянаж байна. Мөн орон нутгийн эрх баригчдын зүгээс далайд сэлжгүй иргэдийг маш болгоомжтой байхыг уриалжээ. Сүүлийн саруудад Австральд авраг загас хүн рүү дайрах тохиолдол хэд удаа гарч зарим нь бүр хүний амьд хүрсэн харамсалтай явдал болсон юм. Иймд тус улсын шинэ өмнөд Вэлс мужийн засгийн газар уламжлалт аврах ажиллагаанаас гадна технологид суурилсан аюулгүй байдлын шинэ дэвшилтэд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр судалж хилцэж эхэлсэн байна.